баярлалаа. Хэд хэдэн тоо асууя. Нэгдүгээр тэр дотоодын нийт хөтөөтөний өсөлтийг 5 сард оруулж ирснээс яагаад бууруулсан юм бэ? Эдийн засгийн хөгжлийн яам. Харин юу нөхцөл байдлыг харахаар харин өсөх ёстой юм биш үү? Юуг үндэслээд бууруулсан бэ гэдгийг асууя. За хоёрдугаар дээр орлого 31 их 86 тэрбум гэж байгаа. За энэ орлого тал чинь учрал сайдаа 90 сая тонн нүрс за та төлөвлөсөн баг. Тэнгийн яам зөвшөөрсөн байлгүй дээ тий. Эсвэл сангийн яам зөвшөөрөө та баталсан юм уу? Арай тэгж болохгүй л. Тэгэхээр 90 сая тонн нүрс гаргаж чадах юм уу? Ахаа төсөө тодтохгүй байгаа сте. 90 сая тонн нүрс 20 сая тонн алт биш 20 тонн алт. Чадах уу? На алтны чинь гүйцэтгэлээ мэдж байгаа юу? Эдийн засгийн хөгжлийн яамныхаа. Алтны гүйцэтгэл чинь бараг 6 тонн юм биш үү? Зүгээр надад байгаа мэдээлэл шүү. Сүүлийн үед ирнэ биднэрт их сонин мэдээлэл өгдөг болчиход байгаа шүү дээ. Тэгээ энэ сайд нар байхгүй. Ганцхан учрал сайд. Төсвийн өрөөний мэдээлэл гэдэг чинь төсвөөсөө бараг том байх ёстой шүү дээ. Ахаа мэдээлэл хийгээгүй юм байгаа ч тийм. Тэнд нэг хүмүүс хэлээд нь шүү дээ. Нам дээр очиж юмаа шийдээ, онгоо байна гэд. Тэгээд нас намтаа улсын хурлд олон жил суусан хүмүүс хүртэл даруйл гүгдэх. Дагаж гүгээл. Уул нь хэл залруулад ойлгуулад ингээд одоо хүмүүст илэг дог болохгүй шиг явах ёстой доо. За сэдвүүрөөгөө буцаад орё. Алуу 90 сая тонн нүрс гаргаж чадах юм уу? 20 тонн алт чадах юм уу? За би зэсийн өсөлтийг бол хүлээн зөвшөөрч байна. За үнийг яриад яах вэ? Би энэ 31 их 8600 гэдэг тонн дээрээс чи асуусан шүү учирсаа да. Тэр дотоодын нийт хөтөөтгөний өсөлт бууцсан байгааг харж байгаа бох. Энэ яагаад буулгасан юм? Таны хариултаас бол өсөх ёстой юм шүү. Ямар үндэслэл цаана байгаа юм? За тэр хэрэглээний үнийн индекс ер нь яагаад 7% тооцоод идэх юм бэ? Эдийн засгийн хөгжлийн яамныхны хариулж өгөөч. Бодит байдал дээр чи ийм биш маш удаж байгаа шүү дээ. Одоо энэ багш нар, эмчнэр, ахмадууд татвар өгөхгүй байна гэдэг чинь ерөөсөө хэрэглээний үнийн индексийн өсөлт. Тэгээ бид нар болохоор 6% та 7% гэдээ яриад их удаж байна. Учир нь сайд энэ дээр нэг дөрвтойгон шиг өөрчлөлт гаргаад наад нэг аргачлалын өөрчлөлүүд нэг хүнд нэг бодиттой тоо үзүүлвэл болдгүй юм уу? 7% гээд хүнд ч байхгүй тоо. За эхлээд учир сайд хариулгав. За учир сайдын микрофон. За Гамбатар гүшүүний асуултанд хариулъя. Тэгээ бид өмнө нь батлагдсан төсвийн хүрээний мэдээллийн хүрээнд төсвөө төлөвлөх гэхээр бас хэд их өөдрөгөөр төсөөлсөн байсан. Тэгээ одоо маш бага цаг хугацаанд нүүрсний үн одоо дэлхийн зах зээл дээр унсан. Тэгээ ер нь одоо дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бол яг өмнө нь батлагдсан, их хурлаар батлагдсан төсвийн хүрээн дээр бол нэг 6% гэж одоо үзсэн байсан. Тэгэхэд бол 25 оны эхний хагаст бол нүүрс олборлтын хэмжээ үн бол төсөөллөөс их доогуур гарсан. Тэгээ уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд бас тээврийн өртгийг бууруулсантай холбогдуулан энэ тээвэр логистикийн салбар бол огцон бол агссан. Тэгэхээр 2026 онд бол өмнө нь 4-р сард төсвийн хүрээний мэдээллийн тооцоонд бол нэг $80 тооцож ирсэн ч энэ дэлхийн зах зээл дэх түүхийн үнийн хөдөлгөөн за энэ хятадын эдийн засгийн олон улсын шинжээчдийн дүгнэлт за тэр Блумбергийн терминал дээр нь тэр 14.5 байгууллага үнийг нь одоо харьцуулаад ингээ үзэхэд бол цаашдаа $80 бол байхгүй гэдэг нь тодорхой. Тийм учраас энэ удаа төсвийг төлөвлөхдөө бол хэд их өөдрөгөөр төсөөлөхийг хичээгээгүй. Тийм ч учраас таны яг хэлж байгаагаар нөгөө сангийн яам нь төлөвлөө зарлагаа нэмчээч, орлогоо нэмчээч, эсвэл одоо GDP-г өсгөч, тэгээд багтаач гэдэг ийм байдлаар явах бол утгагүй юм л. Тийм учраас би бас эдийн засгийн хөгжлийн сайдын хувьар тоон дээр хатуу байг гэж зорьсон.
Тийм ч учраас бас төсвийн тусгай шаардлагуудыгаа барьчлаа. Орлого зарлагын аль альнийг нь бууруулчлаа. За ингээ урсгалаа бас нэг 24% барьчлаа. За нэрэлсэн дотоодын үтгэгдэхүүн тэнцвэржүүлсэн орлогынхаа харьцааг одоо нэлээ өндөр энэ чинь бараг 37 хүрчээд байсныг 30 руу буулгачлаа. Үе шаттай бууруулъя гэд ингээд тоон дээр бол хатуу байсан. Тэрийг би бас Ганбаатар гишүүнд хариуцлагатай хэлье. Зүгээр энэ дотоодын нийт бүтээгдэхүүний төсөөлөл бол өмнө нь бол батлагдсанаар бол 105.5 байсан. Тэгээ түүнийг нь бол 102.4 болгож бол ингэж өөрчилсөн. За тэгээ үүн эдийн засгийн өсөлтөнд бол энэ хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг бол илүүтэй нэмэгдүүлж тооцож 5.7 буюу өмнөхөөсөө 6-аас 5.7 бол бууруулад хөдөө аж ахуйн салбар дээр бас хийгдэх ажлууд үүн дээр бол өсөлтийг нэмэгдүүлж тооцох юм байна гэдэг үүднээс бол 5.7-оор ингэж тооцож оруулж ирсэн. Зөвхөн нүүрсний экспорт бол 23 онд бол нэг 69 сая тонн байсан юм билээ. 24 онд бол нэг 83 сая тонн хүрж исэн. За яг өнөөдрийн байдлаар бол нэг 64 сая тоннд хүрчээд байна. Тэгэхээр эх жил бол ер нь ажлыг шахаж явахгүй бол болохгүй л гэж. Үнэ өндөрөөр тавьж ингэж одоо дэлхийн зах зээл дээр нүүрс яах бол гэж суухын оронд тоон хэмжээгээ нэг 90 сая хүрэх боломж байна л гэдэг ийм зорилготойгоор бол бид нар ажиллаа шахаж байгаа. 26 оны 90 сая тонн нүүрсний 40 сая тонн нүүрс бол нэг гэрээгээр баталгаажсан байгаа. Баталгааж нэгж тооцож байгаа. Яг бид нар нөгөө гэрээнүүдийг бүгдийг цахимжуулаад нөгөө хүрлээ сайдын үед бас нэг хийж авсан ажил тэр бол их сайн ажил. Тийм учраас энийг 40 сая тонн бол бүртгэд гэрээгээр нь цахимжуулаад ингээ баталгааж учраас бол энэ хийгдэнэ. За мөн бол сая бид нэр энэ хил гайл дээр үүсэж байгаа асуудлууд дээр нэлээд асуудлуудыг шийдсэн. Нөгөө нэг 7-8 буудаг, суудаг, нэг олон километр очролдог, дараалал. За тэгээд өвөр Монголын өөртөө засах. За учрал сайдгүй ш хариулъя. Та ажил аваад өвөр Монголын өөртөө засах оронд очиж уулзалт хийсэн. Тэгээд тухайн үед бол бид нар тэр хил гайл, бомтын захиргаа энэ хоорондын мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн. Одоо нөө манифест гэж ярьдаг энэ мэдээллүүдийг хоорондоо бол бид нар солилцож байгаа. Энэ хүрээндээ сая ганц мод гашуун сухбат дээр очиод ажиллахад нөгөө олон километр очор дараал үүсгдэг машинууд юутаач ингэ захимжуулаад шийдэгчлээ. Тэг хуучин бол ингээл нэг фотон бичүүлээд гар хөлийн үсэг зурулаар дардс дараад буудаг байсан. 6-8 6-аас бараг 8 буудаг байсан. Энэ буудаг суудаг нь болчлоо. Ямар ч байсан гацаагүй ингээд машин тэргүүд гараад явж байна. Ер нь логистик талдаа бол нэлээд их анхаарч ажиллаж байгаа. За тэгээд энэ сая 5 толгой дээр ч гэсэн тэр бүрийн төлөөлөгчийн баг ажиллаад экспорт бас 1.7 дахин нэмэгдлээ гэдэг. Ингээд арга хэмжээнүүд хийгдэж байгаа. Тийм учраас бол 90 сая тоннд хүргэнэ л гэж зорино. Ганбаатар гишүүн нэмж тодруулна. За учрал сайд баярлалаа. Гэхдээ учрал сайдаа юу шүү эдийн засгийн хөгжлийн яам бол уул нь бол орлогыг ингээд илүү болох төлөө явах хэрэгтэй байхгүй. Түнс шахан гэхлээр чинь нэг сангийн яам шиг болж байдаг шүү дээ. Сангийн яам чинь бол 90 саяыг төлөвлөөд тэгээд баахан зардал гаргаад ингээд баахан хүмүүст таалагдахыг хүсэж шүү дээ. Та бол уул нь ингээд яамны дээр залуучууд сонсож байгаа бол ингээд баг төлөвлөөд эхийг олоод тэр илүү орсон мөнгөөрөө улс орны дотоод чухал асуудлыг шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол одоо энэ дотор орж ирээд ингээд талын нэг таарад. Эдийн засгийн хөгжлийн яам бол би анх байгуулагдсан цагаас нь хойш хэлсэн. Чи 90 сая биш чи 70 сая 80 сая гэж тооцоод илүү гарвал тэр илүү орлого чинь Монгол улсын одоо үнэхээр маш чухал орлого шүү дээ. Тэгээд тэр 7% дээр хариулахгүй хэрэглээний үнийн индекс хариулахгүй. Тэр алтыг байна шүү дээ 90 тонн гэдэг бол худлаа шүү эдийн засгийн хөгжлийн яам. Наа чин бол бэлгэдлийн чанартай 10 жил 20 жил тавигдж ирсэн тоо шүү. 10 болгож өөрчлөөрөө наатах. За учрал сайд нэмж хариулъя. Тэ Ганбаатар гишүүнээ би бас дэмжиж байгаа. Та бол байнга эдийн засгийн хөгжлийн яамд илүү одоо эрх мэдэл илүү одоо нөгөө шахаж ажиллах бололцоог бүрдүүлэх ёстой гэж хэлдэг байсан. 33.5 их найдын орлого төлөвлөөд 33.5-аар зарна гэдэг ийм төсвийн өрөө байсан. Тэгэхээр нь төсвийн доктортой хуулийн дагуу орлогыг бол 31.6 их найд хүртэл буулгаад зарлагыг бол
бас одоо 33.5 их найдаас нь адилхан одоо буулгах ёстой гэдэг байдлаар бол бид нар хандсан. Тийм учраас 32 их найд 980 гэдэг. Тэр орлого зарлалыг аль альний бууруулсан. Гэхдээ бол энэ бол тийм хэд өөдрөг бол төсөөл биш. Тэг гэж бол үзэж байгаа. Энэ 31.6 их найдаас илүү орлого олох болцоо бол бүрэн байна. Тийм учраас таны хэлээд байгаа хуримтлалыг үүсгэх ёстой. Бид нар энэ хуримтлал үүсгэж чадаагүй олсныхоо ирээр зарсаар л ирж л дээ. Тэгээ манай ажлын хэсэг нэмээд хариулж. За 4 номерын микрофоноос хэрэглээний үнийн тухай нэмж хариулах уу? Ажлын хэсгээс. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн дарга Батгүд дарга. Ганбаатар гишүүний асуулт нэмэлтээр хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ тооцоолыг гаргахдаа инфляцийг дундаж инфляцийг 2026 онд 7% гэж тооцоолсон. Энэ Монгол банкны зорилттой интервалын түвшин дотор байгаа. Хоёрдугаарт нь инфляцийн тооны зорилттой үзүүлэлт нь бас хүлээлтээс үүдсэн зах зээл дэх хөдөлгөөнд бас нөлөөлдөг учраас биднээс энэ зорилттойгоор 7% барина гэсэн зорилт тавьж байгаа. Инфляцийн одоогийн байдлаар 8.8%-тай гарсны 4.1 хэдэн хувийн эрэлтийн гаралтай инфляц байгаа. Монгол банкнаас явуулж байгаа мөнгөний бодлого холбогдох зохистой бодлогын арга хэмжээнүүдийн нөлөөлөл шууд үр дүнд нь гардаг. 4 орчим нь бол нийлүүлэлтийн гаралтай инфляц. Энэ инфляцийг бууруулах чиглэлээр засгийн газрын зүгээс одоо авч хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал, цагаан алт, атар дөрөв гэх мэтлэн хөдөө аж ахуйн салбарын төслүүдийг амжилттай явуулах. За энэ хил гайлын, импортын, тээвэр логистикийн асуудлуудыг зохистой. За Ганбаатар гишүүн нэмж тодруулна. Учир нь сайд би зөвхөн нэг зүйл олзуурах гэж байгаа $70 те нэг тэр их за яг тэрүүгээр илүү орлого олж магадгүй. Зөвхөн би 90 сая тоннд бол хүрэхгүй гэдгийг бол мэдчихэв. Одоо эх жилийг ярьж байна л да тий. Тэгэхээр над $70 бол харин бага тооцсон байлээ, сайн байна гэсэн. Тэр алтаа засаараа одоо нэгхэн минут учраас алт чинь худлаа шүү. Алтыг их төлөвлөлөөр байгаль орчин руугаа их дайрдаг болчихдээ шүү. Тэгээ нөгөө төлөвлөгөөндөө хүрэхийн тулд гачин юм гаргаад тэгээд хамаа замбраагүй хөтөлбөр гэж гачин юм болдог шүү. За тэгээд наад хэрэглээний үнэтсийг учраас зассан дээрээ. Тэр сакс максаа өөрчилсөн дээр 8% гэдэг чинь бодит амьдрал дээр байхгүй байхад ингээл худлаа. Тэгэхээр наад нэг тэр саксны бараа мараагаа өөрчлөөд, журмаа өөрчлөөд тэгээ ингээд бодиттой болох хэрэгтэй шүү дээ. Энийг бол олон жил ярьж шүү дээ. Тэгэл нэг хариулсан. Хүрээний мэдээлэл дотор ярьлаа шүү. За Ганбаатар гишүүн нэмж үг хэллээ те.